Дархлааны наалт. Дархлааны наалт нь найрлаганда колострум буюу ангир уураг агуулгаддаг учраас вирус, бактерийн эсрэг дархлааг сайжруулж вирусын идэвхжлийг бууруулдаг. Дархлаа сайн байхад өөрийгөө эдгэх чадамж сайн бөгөөд өрөвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын 1-2 дугаар үед хавдрыг шимэгдүүлж, туяа болон химийн эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд гаж нөлөөг багасгадаг. Хүний биеийн суур дархлааг сэргээж, архаг ядаргаа, сулдааг арилгаж, ханиад томуу эсэргүүцэх чадварыг дэмжинэ. Элэгний БЦ вирусын идэвхжлийг бууруулна. Би одоо энэ наана наалтыг авч хэрэглэж байгаа юм. 40 эддээс эхлээд астмтай болсон. Боронхилны астм гэж онош гараад байдаг. Тэгээд зурган дээр болохоор зэрэг уушиг ийм нийл цагаан ийм гардаг. Тэгээ энэ яаж байгаа ингээд асуухаар зэрэг энэ таны энэ чинь боронхилны астм байгаамаа гэж хэлдэг байсан. Тэгээд яг одоо 20 жил ийм астмтайгаа явж исэн. Би ерөөсөө эдгэрч өгдөг. Өвөл болохоор энэ жоохон утаант чи ингээд ханиалгах чинь. Тэгээд ханиад төрөхээр баг эдгдэггүй тийм дархлаач мутан байсан. Тэгээд энэ Америкийн наана наалтыг ингээд өнгөрсөн жил телевизээр сонсоод хараад одоо ийм их сайн наалт байдаг юм байна. Дархлаа сайжруулдаг юм дархлааны наалт гэдэг энэ наалт ингээд бичсэн юм наалт байдаг. Энээс юу наваад үзүүл яадгийг, наагаад үзүүл яадгийг гэж бодоод наагаад үзсэн. Тэгсэн чинь би 9 дугаар сард наагаад нодлон 10 дугаар сар наагаад 11 сар 12 сар ингээд 4 сар наасан наалтыг тасралтгүй. Тэгсэн чинь л ерөөсөө уушиг маань цэвэрлэгдэж байгаа мó нэг цэвэрхэн юм том цагаан цэр надаас гараад өөр цэрнүүд нөгөө сулраад бүр. Тэгээд нөгөө цэрнүүд чи ингээл нодлон өвөлжингээ гарсан. Тэгээ өвөл 1 сар 2 сар гэж хавар ихэд гарч ил байсан. Тэгээд 100 болохоор ингээд дууссан дулаан орцсон болохоор. Тэгээд энэ нодлонгийн гарсан тэр цэрнээр барагцаагаар бодоход чинь лавл нэг 2 кг орчим цэр гарсан байгаа. Ер нь нэг удаа жаахан суугаад ингээд юм ойж сууж байгаа л цэрээ ингээд гаргаад яхад чинь нэг бараг нэг аягны талаас доош тийм цэр гарчдаг тийм байсан байхгүй юу. Тэгэл ерөөсө ингээд аюу сайхан бие хөнгөрөөд л явцсан. Тэгээ нодлонгоос хойш бас нэг юм энэ дархлааны наалтыг нахаар хүний жин хасдаг юм байна лээ. Заавар дээр ч гэсэн жин хасна гэж бичсэн байсан. Тэгээд жин хасдаг юм байна лээ. Би чинь 91 хэлтэй хүн байсан байхгүй юу. Тэгсэн чи одоо 84 хэлтэй болсон байгаа. Тэгэл нөгөө хүмүүс орж гараад л харахаараа та яагаад турцсан юм бэ? Яас их турцсан гэж намайг тэгдэг. Тийм болцсон. Тэгээ одоо би энэ жил айгүй хөнгөн байна. Тэгээд яг энэ уушгины наалт гэдгийг би сүүлд ингээд давхар нааж байгаа. Яагаад нааж байгаа гэхээр сая энэ оны 9 сард энэ гадуур гараад байгаа муухай ханиадыг туссан. Тэгээ байж итл яг үдэ жоохон уугаад тэгээд дутуу идгсэн бас уул үлдээд идэх ханиад байна лээ. Тэгээд дутуу идгээ байж итл 10 дугаар сар дахиад шинээр ханиад туссан чинь хатгаа болчихгүй юу? Тэгээд яг нөгөө дүүрийнхээ эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч чэйжийнхаа зургийг авах гэж байна. Тэгээд чэйжийнхаа зургийг авахсан чинь уушгины зурган дээр болохоор зэрэг баруун уушгины доод талд нэг сүүдэрчсэн жаахан нэвтсэн юм байна. Баг зэргийн гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ юу юм гээд эмчээс авсан чинь энэ таны хатгаа чинь байхгүй юу гэ тэгж байна. Тэгэхгүй эмчээ эн чинь нөгөө би ч нөгөө 20 жил ийм боронхилны астмтай гээд гардаг байсан. Миний уушгины зураг ийм цагаан гардаг байсан чинь тэр яатсан юм бэ эмчээ гээд эмч рүү харсан чинь эмч ерөөсөө юус дуугарахгүй. Тэр талаар ерөөсөө юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр зэрэг тэр нь бүр арилсан юм шиг байна. Тэгээд хатгаа авсан эмцэн байсан эмчэнтэй гэж бодоод би яг антибиотик уусан. Тэгээ гайг болсон. Тэгээд хатгаа авсан байсан эмч нь ер нь уушгиныхыг давхар наая гэж бодоод энэ уушгины наалтыг энтэйгээ давхар нааж байгаа. Тэгээд энэ хоёр наалт чинь бас давхар ингээд наагаад ахаар бас бөөрөнд сайн гэж байгаа. Би бас бөөрний жоохон өөрчлөлттэй байхгүй юу. Тэгээд миний бөөр бас сайн болох байх гэж бодоод байж байна. Одоо тэгээд энэ маш их үр дүнтэй ийм сайхан наалтыг та бүхэн ер нь дархлаа муутай хүмүүс юм уу уушиг муутай юм астмтай юм хүмүүс бол аваад наахад бол маш сайн гэмгүй юм сайн наалт байна. Тэ Америкийн наана наалт гэд хэлдэг юм байна лээ. Ийм сайхан наалт авчирч өгч бид нэр ингэж сайхан эдгэрүүлж байгаад их талархаж байна.
Манай нано наалт маань эргэтэн систем рүүгээ чиглэсэн 20 төрлийн наалт байгаа. Дархлааны, үе мөчний, нүдний, зүрх судасны гэх мэт наалтууд байгаа. Зарим өвчнөөр бусад төрлийн наалтуудыг хамт хавсарч хэрэглэхэд ашиг тустай тул дээд тал нь 3 төрлийн наалтыг хавсарч хэрэглэж болно.